Аз номхон далайн бүсийн Скаутын Jamboree майханд цугларалт 2017 оны 7 дугаар сарын 27-оос 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн найрамдал зохицолборт зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан тус арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүүхэд багчуудыг бүртгэж байгаа мэнэ. 4 жилд нэг удаа болдог Jamboree буюу майханд цугларалт үйл ажиллагаанд 11-ээс 17 насны охид хүүхэд оролцох боломжтой. Энэ удаагийн арга хэмжээг нүүдэлчдийн зүг ураатай Монгол улсад зохион байгуулахар боллоо. Jamboree олон улсын Скаутын майханд цугларалтанд 53 орны төрийн далбаа намирч 6000 гаруй хүүхэд оролцдогоор онцлог. Аз номхон далайн бүсийн Скаутын 31-р Jamboree нь олон улсын хүүхдийн найрамдал зохицолборт 7-р сарын 27-оос 8-р сарын 2-ны өдрүүдэд болохоор болжээ. 2017 оны 7 сард Монгол улсын найрамдал цуслан дээр Аз номхон далайн бүсийн 31-р Jamboree буюу Скаут хүүхд залуучуудын майхан цуслан цугларалтын арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ арга хэмжээ нь болохоор Монгол Улсын засгийн газрын ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад орон нутгийн болгонд өөрсдөө бас ажлын хэсэг байгуулад амин орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ арга хэмжээнд нийтдээ гадаадын 50 гаруй улс Монголын 21 аймаг 9 дүүргийн 6000 скаут хүүхд залуучууд буюу скаутыг сонирхож хүүхд залуучууд бас ингэж хамрагдж оролцсон юм томоохон арга хэмжээ болох гэж байна. Тэгээ энэ арга хэмжээнд дээр Архан хотоос 150 хүүхдийн квоттой бид нэр ажиллаж байгаа. Тэгэхээр 6 сарын 15-ны хүртэл бүртгэх энэ арга хэмжээнд одоо хүүхдүүдэд хамруулах энэ уриалгыг бид нар бас энэ мэдээллээр хүргэж байна. Асемийн чуулга уулзалттай энэ зэрэгцэх томоохон хэмжээний үйл ажиллагаанд дэлхийн өнцөг өвлөмөрөөс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд байрлаж бүх хөтөлбөрт оролцож нэг гал тоогоонд хоолой хийн тэдэнтэй их хэлээр нь ярилцсан гадаад хэлнийхээ мэдлэг чадрыг нэмэгдүүлэх цаашид байнгын харилцаа холбоотой байх боломж нээгддгээрээ энэхүү арга хэмжээ онцлогтой юм а. 7 өдрийн туршид хүүхдүүд маань өөрсдийн мэдлэг боловсрол олгох өртөө, за амьдрал суралцах өртөө, шинжлэх ухаанаас суралцах өртөө, за бусдад туслах буюу бие даах чадварт төлөвшөх гэсэн маш олон сонирхолтой хэлбэрээр ийм үйл ажиллагаанд хүүхдүүд маань салаагаараа нэгдээ оролцох юм байгаа. За салааны зохион байгуулалт маань болохоор 10 дээр нэмэх нь 1 буюу 10 хүүхэд нэг салаа болоод түүнийг удирдах авч явах багштай нийлээд 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ үйл ажиллагаанд оролцох юм байгаа. За үйл ажиллагаанд оролцохдоо хүүхдүүд маань өөрсдөө тусгай цаад Монголын скаутын холбооноос зохион байгуулж байгаа хөтөлбөрийн дагуу өдөрт хүүхдүүд маань $100 хоол хүнсийг өөрсдөө худалдаж авна. Худалдаж авахдаа одоо хамгийн шинжилсэн орчин үеийн олон улсын үйл ажиллагааны жишг жамаар тэнд байна одоо хүүхдүүд маань жишээлбэл мини юм супермаркет ажиллаж байна. Ингээ хүүхдүүд нь өдрийн хоолоо болоод өөрсдөө хэрхэн яаж сонгох вэ? Чи хоолоо ямар хоолыг бэлдэх үү? Ямар хоолыг хамтарч хийх үү? Энэ ингээд үйл ажиллагааны хүүхдүүд маань өөрсдөө сонгож оролцохоор бас сонирхолтой юу? Ингээ хүүхдүүд маань тусгай карттай байх юм. Тэгээ энэгээр бас их онцлогтой. Энэгээр танаа хүүхдүүд юу сурах вэ гэхээр мөнхийг яаж зарцуулж сурах уу? Өөрсдөө бүтээгдэхүүнийг хэрхэн яаж боловсруулах уу? Яаж хамтарч суралцах уу? Тэгээ энэ үйл ажиллагаанд жишээлбэл одоо ганцхан энэ үйл ажиллагаанс хэд хүүхдүүд миний олон зүйлийг бол багаараа хамтарч салаагаараа хамтарч ингэ сурж байгаараас их онцлогтой гэдгийг энд бас цохон тэмдэглэхэд таатай байна. Олон улс болж байгаа Jamboree маань одоо Монголд 50 гаруй улс орныг хамарсан юм арга хэмжээ зохиот гэж байгаа. За ингээд энэ нэг онцлог бол Монголын одоо Монгол хүүхдүүд маань гадаадын орны хүүхдүүдтэй одоо Монголынхаа өв соёлын талаар одоо ярилцах гадаадын орнуудын туршлага, гадаадын орнуудын тэр хүүхдүүдийн суралцах бүхий л үйл ажиллагаануудаас одоо хуваалцах энэ сайхан боломжийг одоо олгож байгаа онцлог байгаа. За дараа нэг нь бол Монгол хүүхдүүд маань одоо Монгол айлд гадаадын хүүхдүүдийг маань байрлаж тэднийхээ Монголын ахуй уламжлал ёс заншлаас суралцахын боломж бид бүхэнд бас нээлттэй байгаа. Энэ жилийн хувьд дэлхийн 30 гаруй орноос 2000 гаруй хүүхэд ирэхээр болсон бол манай улсаас 4000 хүүхэд энэхүү арга хэмжээнд оролцохоор болжээ.